Луг 5 дугаар бүлэг. Түүнийг Генесаретийн нуурын эрэг дээр зогсож байх үед Бурхны үгийг сонсох гэсэн ард олон түүнийг тойрон бүчиж байлаа. Тэр үед нуурын хөвөөнд 2 зав байхыг Есүс харав. Харин загасчт нь завнаасаа буугаад тороо угааж байлаа. Есүс завнуудын нэгэн дээр буюу Симоны завин дээр гараад газраас жаахан холдуулахыг түүнээс гуйж суугаад завин дээрээс ард олонд сургаалаа заалаа. Тэрээр айлдаж дуусаад Симонд усны гүн рүү н оч загасчлахын тулд тороо доошлуул гэхэд Симон эзэнтэй бид шүнжэнгөө зүдрэн загасчлаад юу ч бариагүй. Гэхдээ хэлснээр тань тороо доошлуулъя гэв. Ийм үйлдэл маш олон загас орсноор тор нь хүүрч эхлэв. Тэд нөгөө завин дээр буй нөхөддөө ирж туслахыг дохилоо. Тэд ирж 2 завыг дүүрэхэд зав живэх шахав. Үүнийг үзсэн Симон Петр Есүсийн хөлд унаад "Эзэн, намайг орхиоч. Би нүгэлт хүн" гэлээ. Энэ загасчлаас болж тэр болон нөхөд нь бүр цочирджээ. Мөн Симоны хамтрагчид болох Зебедийн хүүгүүд Яаков, Иохан хоёрч гайхаж хоцров. Тэгтэл Есүс Симонд "Бүү, үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно" гэв. Тэгэд тэд завиа эрэгт татан гаргаад бүхнээ орхин түүнийг даглаа. Есүсийг нэгэн хотод байх үед нь харагтун нэл уйман болсон нэг эр түүнийг хараад нүгрээрээ унаж "Эзэн, хэрэв та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ" гэж гуйлаа. Тэр гараа сунган түүнд хүрч "Би хүсэж байна. Цэвэрш" гэхэд тэр даруй уйман өвчин нь түүнээс ариллаа. Тэрээр хүнд ч хэлж болохгүй гэж түүнд тушаагаад харин явж өөрийгөө тахилчид үзүүлээд тэдэнд гэрчлэл болгон цэвэр болсныхоо төлөө Мосегийн тушаасан үргэлийг өрг гэлээ. Гэвч түүний тухай зар улам газар авч асар олон хүн түүнийг сонсох мөн өвчнөө эдгээлгэх гэж хуран цуглаж байв. Харин тэрээр эзгүй зилүүд газар дайжин явж залбирдаг байлаа. Нэгэн өдөр түүнийг сургаалаа зааж байхад нь Иерусалим, Юдэ болон Галилийн бүх тосгодоос ирсэн хэсэг хуулийн багш нар ба фарисеучуд тэнд сууж байжээ. Эдгээх эзний хүч түүнд өгөгдсөн байв. Үзэгтэн нэгэн саа өвчтнийг хэдэн хүн дэвсгэртээ навчрав. Тэгээд дотогш нь оруулж түүний өмнө аваачих гэж хичээсэн боловч хурсан олноос болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч дээврээр тэр хүнийг дэвсгэртээ доош буулгаж Есүсийн өмнө яг төвд нь тавив. Итгэлийг нь харсан Есүс "Анд минь, нүгэлч нь уучлагдсан" гэхэд хуулийн багш нар болон фарисеучуд Бурхныг доромжлон ярьж буй энэ хэн гэгч вэ? Гагцхүү Бурхнаас өөр хэн нүглийг уучлж чадах билээ гэж эргцүүлэн бодцгоо. Есүс тэдний бодлыг мэдээд "Юунд та нар зүрхэндээ ийм эргцүүлнэ вэ? Нүгэлч нь уучлагдсан гэж хэлэх эсвэл босоод алах гэж хэлхийн аль нь амархан бэ? Харин хүний хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтийг та нарт мэдүүлэхийн тулд гээд саа өвчтөнд би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь" гэв. Тэр даруй тэр тэдний өмнө босоод хэвтэж байсан юмаа авч Бурхныг алдаршуулсаар гэрийн зүг явжээ. Тэд бүгдээрээ гайхан цочирдож Бурхныг алдаршуулж "Бид өнөөдөр мөн ч хачин юм үзлээ" гэцгэн бүгд айдас давтсан байлаа. Дараа нь тэр гарч яван татврын газар суух татвар хураагч Лев гэгч хүнийг хараад "Намайг даг" гэж түүнд хэлэхэд тэр бүхнээ орхин босож түүнийг даглаа. Есүст зориулж Лев гэртээ том цайллага хийв. Тэнд олон татвар хураагчид болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ. Фарисеучуд тэдний хуулийн багш нар түүний шавнарт дургуйцсан "Та нар чинь яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт идэж ууж байдаг билээ" гэхэд Есүс тэдэнд "Эмч эрүүлт нь бус өвчтөд нь хэрэгтэй. Би зөвтгийг бус харин нүгэлтнүүдийг гимшилт дуудахаар ирсэн юм" гэв. Тэд түүнд Иохны шавнар ба фарисеучуудын шавнар байнга мацаг барьж залбирлаа өргөдөг. Харин таних идэж ууцгах юм гэсэнд Есүс тэдэнд "Шинэ хүргэнийг байхад та нар бараа бологчдоор нь мацаг бариулж болохгүй биз дээ. Харин хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэр өдрүүдэд тэд мацаг барина" гэв. Тэгээд тэр мөн тэдэнд нэгэн сургаалт зөвлөлөөр "Хинч шин дээлээсээ нөхөө сурж аваад хуучин дээлээ нөхдөггүй. Тэгвэл тэр шинээч урах болно. Шинэ нь хуучинд үл зохино.
Хинч шин дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл шин дарс тулмыг зад татна. Дарс асгарч туламж сүйднэ. Харин шин дарсыг шин туламд л хийх ёстой. Хуучин дарс уусан хинч шинийг нь хүсдэггүй байгаад хуучин нь аятайхан гих босуу гэж тэдэнд айлдав.